Эсхий дүүргтэн үзүүлж байна. За эртээр үеэс уранхачууд цайгаа тавлаж чамж ирсэн түүхтэй. Цай тавлна гэдэг бол эртээр үед одоо цайныхаа нэдэг ингэж эмийн ургамалтай хольж ингэж цай чанж чандаг түүхтэй. Одоо ч гэсэн энэ цай бас уламжлагдаа явж байгаа. Тэгээд би манай ээж бидний хүүхэд байж хат манай эгчнэр хүүхэд байж хат биднэрт цай ингэж чанж ингэж хандалж ингэж чандаг гэж зааж өгчээсэн. Тэгээд би ээж эгчнэрийнхаа зааж өгснээр уранхай цайгаа өнөөдөр болтол тавлаж чанж ууж ирсэн. Одоо ч гэсэн би тавлаад уудаг цайгаа. Тавлна гэдэг нь борд эхлээд усаа хийгээд дээр нь идэгээ хийгээд бор цайгаа идээшт нь буцалгаад тэгээд шаарын шүүж аваад өөр сав руу уудлаад шаарын шүүж аваад ингэж цай тавлна гэдэг нь ийм учиртай юм аа. Ингэж тавлдсан юм аа. Сүүгээ хийж көөрүүлдэг. Тэгээ буцаагаад бор цайгаа цайн дээр хийдэг түүхтэй уранхайчууд. Манай уранхай цай бол тавл чандгаараа онцлогтой. Одоо бор цайгаа буцааж бид нэр юу руугаа хийн тоогоо руугаа бор цайгаа шарын идэгийн шүүгээд шарын шүүгээд буцаагаад ингээд хийнэ тоогоонд. Ингэж нэг шанаг юм уу ингэж та хийчихэд дээр нь шүүгээ хий. Одоо ингээд эмийн ургамал голдуу сарлаг болвол ер нь ууланд амьдардаг. Сарлагын шүүгээ цайгаа одоо бор цайгаа уудалчаад ханднаасаа буцалсан бор цайнаасаа буцааж нэг шанагыг хийгээд дээрээс нь сүүгээ их хийн. Сүүгээ нь ахиух нь их хийгээд дараа чи нөгөө бор цай үлдсэн бор цай хийхэд сайхан цай болдог учраас тэгээд хандсан бор цай сүүгээ нь одоо ингээ хөөрхтөр нь хандсан бор цайгаа хийнэ. За энэ нь бол цайгаа ингээ хандалж хийгээд дээр нь сүүгээ хийчихэд сүүгээ энэ одоо ингээ хөөрүүлж буцалгана. Хөөрүүлж буцалгаж байгаа энэ онцлог юу гэвэл уранхай бас дээр үеэс ингэж ууж идэж хэрглэж ирсэн ийм юутай. Тэгээд уранхай цай бол тавлж чансан цай гэдэг онцлог нь энэ дээр гардаг юм аа. За одоо тэгээд энэ хандалсан юун дээр давсаа хийн. Давсаа хийгээд давсаа хийчихэд орхичгээд ард нь тусаа хийн. Тусаа хийгээд ингээд хөөрүүлнэ. Одоо ингээ хөөрөөд таглагийн тавиад хөөрүүлнэ. Ингээ хөөрөхтөр нөгөө хандсан цайгаа буцааж хийн. Энэ давс бол манай нутагт байдаг нуурын цагаан давс гэж ийм давс хэрглэж ирсэн. Бид нэр одоо хүртэл хэрглэж байгаа. Тэгээд энэ давсны сав бол монголчууд дээр үеэс давсны нүүхт, давсны сав, аягны сав, цайны сав төнгөрцөг ингээ уут хийгээд ингээ 3 янзын ийм уутыг хэрглэж ирсэн. Тэгээд одоо энэ давсаа асгарахгүй ингээд нүүж барихад ингээд савнуур хийхт сайн учраас ингээд пида савнд ч гэсэн ингээ хийгээ явж боддог. Цайны уут, давсны уут, аягны уут гэх мэтийг ингэж хэрглэж ирсэн түүхтэй ард түмэн. Одоо хүртэл хэргэлдэг. Энэ уут нь ямааны нөгөө ямааны арьс үсийн зумлж аваад үсийг нь арьсыг нь элдэж байгаад ийм сарсар ийм цайны уут, давсны уут, аягны уут ойж ингэж хэрглэж ирсэн. Энэ бол амт чанар алдагдахгүй бас бөх бат бас хэрэглэхт удаан хэрэглэгдэн дээр нь хүнсний чанар алдагдахгүй гэж ингэж хэрглэж ирсэн. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Цай хөөрлөө. Одоо цайгаа ингээд дээр нь нөгөө бэлтгэсэн бор цайгаа хийнэ. Үлдсэн. Одоо ингээд цайг уранхай цайг ингээд тавлж байгаа гэдэг утга нь яг энэ дээр оршдог. Хөөсний дараа ингээд үлдсэн хандаа хийгээд ингээд
Ингээ самарнаа. 9 удаа 81 удаа гэж 108 удаа гэж байдаг. Тэгээ бид нар бол 9 удаа самраад ингээд хэргэлдэг. За одоо энэ цайгаа ингээд самарнаа. Самрахт бол энэ цайны сарлагын сүү сарлаг гэдэг мал бол эмийн ургамал уул хангаа өндөр газар явдаг учраас эмийн голдуу ургамлыг иддэг. Тэгээ цайг ингэж самрахтар цайны амт чанар сайжирна. Тэгээ дээр үед манай ээж бол 108 удаа самарсан цайгаа ингэж чанж сурцгаа цайгаа ингэж ууж гэж ингэж загсан байдаг бид нар. Тэгээд одоо цайгаа байнга ингэж чандаа. Тэгээ самрахтаа ингээд шанган дандаа ингээд дээшээ ингэж шангаараа ингээд зүүн гараараа байр шангаа байр самарна. Нүдний ам руу харуулж болохгүй хүн байгал хоёр уялдаатаа бид нар малаас ашиг шимийн көрддөг учраас малынхаа сүүгээр ийм сайхан цай чанаад доош харуулж ингэж гадагш үүдний ам руу харуулж хийхийг цээрэлдэг. Тэгээд байнга ингэж хоймор руугаа харуулж ингэж самардаг. Тэгээ манай ээжийг ханд гэж хүн байсан. Нацгийн ханд гэж манай авийг очор гэж хүн байсан. Тэгээд манай ээж бас нэлээд залуухандаа өнгөрцөн. Тэгээд ээжийнхээ ард 2 эгчтэйгээ хамт 2-3 эгчтэйгээ хамт 2-3 ахтайгаа хамт байгаад энэ сайхан цай чандаг, энийг сайхан өвлж авдаг энэ уламжлалыг өөрөө өвлж авсандаа бас бахархж явдаг. Манай 2 эгч манай ээжийн ард үлдчихэд цай дандаа ингэж бид нар чанж ингэж хариулж өгдөг байсан. Энэ уранхай цайг бол олон төрлөөр хөвөргөж болдог. Зарим цайг нь бол одоо малд явах гэж байгаа хүмүүстээ өгдөө хонд явах гэж байгаа хайгуул хайх гэж байгаа хүмүүст бол хариулцсан цай гэж цай хийж өгдөг. Хонь уйг цай хариулсан тэр цайг бол хоньны сүүл хөшгтээд дээр нь гурил хийгээд бас ингээд тавлж байгаад ингээд бор цайгаа юуж байгаад ингээд тавлж сүүгээ хөөрүүл задлж байгаад ингээд цай чанж охоор тэр хүн өдөрт уян даагаад ирдэг байсан гэж ярьдаг. Дээр нь борцтой цай болгож болно, баянштай цай болгож болно, будаатай цай болгож болно, толгой чанж болно. Тэгэл янз янзаар хэрглэж болдог ийм уранхай цайны ийм юу байдаг түүх. Хавар бол хүнийх ядаргаанд уртсан байдаг учраас хаварт маш их ийм сайхан цай чанж уух уул хүний ядаргаа хий хуу янз бүрийн юм дарагддаг. Зунд бол идэ цагаан элбэг болчихсон үед бол цайны сүү, цай, тос бүхэн элбэг байдаг учраас хүмүүс бас хоолны оронд ингээд цайгаа чанаад уугаад ингээд хэрглэж ирсэн. Намар бол одоо бас найр хөрмийн цаг байдаг учраас сайхан цайтай, сайхан хөрм найр хийсэн хүмүүс айгүй сайхан цайтай айл байна гэж бас магтдаг. Уранхай цай бол хүний хий хуу дарж, ядаргаа тайлж маш их ийм амттай цай болдог учраас дөрвөн улиралд цайгаа хэрглэж ирсэн ийм арга түмэн. Одоо ч гэсэн хэрэглээ явж байдаг. За орчин үед бол одоо айлууд цай чанахтаа усын хийгээд, сүүгийн хийгээл, идэгийн хийгээд чанчдаг. Тэр бол зүгээр сэтгэл гаргаж чандаг цай биш. Биднийг жоохон байхад манай эгчнэр, манай ээж цайгаа ингээд сайн тавуулчгаад ингээд самраад ингээд бүх жорн орны тааруулаад ингээд самраад ингэж хэрглэж сур гэж заадаг байсан. Бид нэр хүүхдүүд байсан учраас ямар ядаргаатай бай одоо болдгоо мó одоо болно гэдэг байсан бол одоо бол цайг ингэж самарч хоолыг ингэж самарч идэх бол одооны үед бол маш сайн ядаргаа тайлж маш сайн нэрүүл мэндэд сайн тэгээд цай самруулаад байдаг гол учир нь юу гэвэл эмийн ургамал задардаг цай шүү сайхан болдог цайны амт сайхан болдог та холбоотой түүхтэй тийм учраас цайг 108 удаа ингэж самруулж хэргэлдэг нь одоо бол маш сайн зүйл байсан юм байна гэж би ойлгодог. Цайгаа ингэж уудлнаа. Одоо уудалж ягаад уудалж явах чанга бол мөнхийн дээш хоймор лугаа харж байна.
доошоо цайны шанагны ам шанаг харуулж болохгүй. Ингээд дээш харуулж игээд цайгаа уудлнаа. Цайгаа юудаг ингээ юужгээд манай уранхачууд юунэ гэдэг. Ингээд юужгээд одоо гэрээ эзэнтэн цайгаа өгн алтаадан цайгаа өргөн. Одоо тэгээ цайныхаа дээжийг эхлээд гардаа өргөн. Цайныхаа дээжийг эхлээд гардаа ингээд 4-5 ингээд дөрвөн зогссон өргөчгээд гаргаж алтаадаа нь одоо цайныхаа дээжийг өргөнэ. Либан брендийн Эко ариун цэврийн цаас нь эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн өдөр орнотын унаанд тавьж үйлчлэн утас 91 TG70 нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 удиралд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Цэмбэ авто гэрлэн 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоо их, лам солих, нүүр солих, дээдлийн цуглуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үйлдэлсэн манай бодлого. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Энд нэг л юм дутаад байна та. Dabi, pop your day. Гоёхон цаас дахин боловсруулаагүй байгалийн анхдагч түүхий дээр хийсэн 100% эко цаас. Дахин боловсруулалтанд ороогүй учраас эрүүл мэндэд хор нөлөө үзүүлэхгүй, химийн бодис агуулаагүй, нэм бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй, зөөлөн, ус даах чадвар сайтай хамгийн сайн эко бүтээгдэхүүн юм. Өдөр тутамдаа эко бүтээгдэхүүн хэрэглэж зуршил болгоцгоё. Холбогдох дугаар 7712 66 55. Гоёхон брэнд. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тэжээлээр ургасан шилмэн сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахад том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Хушгины самрын унтаг. Эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж. Омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, аминдимийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Camville брэнд. Ингэний хормог.
Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд ингэний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчлэгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт нэрэн шарлалтын үе хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80 Camvel брэнд ингэний хормог. За ханга дэлхийд цайныхаа дээжийг өргөдөг гол учир бол ханга дэлхийгээ баясгч халуун цайны дээжийг бас дээш өргөж болохгүй, халуун цай ууж болохгүй. Тийм учраас цайгаа хөргөж агаад ханга дэлхийд аргаднаа хур бороо хайрлтан хэдэн хүүхдүүдийг эрүүл энх байлга, миний амьдрал өв тэгш байг, цөө тайрхан баян буурал алтаа минь, төрийн минь сүлдөршөг гэж ингэж өргөдөг. Түүхтэй дараа гэрийнхээ эзэнд цайныхаа дээжийг хийхдээ бурхандаа цайныхаа дээжийг тавихтаа бурхан шүтээ минь баярлуулдаг. Дээр нь гэр орноо бас милаж цайныхаа дээжийг бурхан шүтээндээ тавьдаг түүхтэй. Дараа гэрийнхээ эзэнд цайгаа хийхдээ гэрийн эзэн эрүүл саруул байг, миний гэрийн эзэн бас элэг үтэн бас эр хүний заяа гомдохгүй, эр хүн гэрээ эзгүй хаяж явж болохгүй гэсэн үднээс одоо ханийн заяа гомдохгүй тулд ингэж эрэхтэй гэрийнхээ эзэн цайныхаа дээжийг өргөдөг байгаа. За зочин гийчт одоо үүний дараа зочин гийчттэй чансан цайгаа аяглан, цайгаа аяглахдаа хоймроор голдуу явж, галынхаа дээдлээр явж цайгаа аягалдаг. Үүдний ам руу харуулж хийж болохгүй. Өндөр настай цайгаа аягалж агаад өндөр настай хамгийн өндөр настай хүнээс эхэлж цайгаа өгдөг. Тэгээд зочин гийчтэн цайгаа нөгөн. Цайгаа аягалж хүмүүс цай ухтаа толгой нүцэх юм уу, ханцуугаа хоош шамлж эргүүлсэн тиймэрхүү үйлдэл гаргаж болохгүй. Цайг бол ёс чаягийн дагуу тэгж. Тэгээд одоо ингээд цайгаа аяглахдаа хамгийн өндөр настай хүнд цай уутна. Ахаад дараагийн хүмүүстэй зочин гийчэндээ цай уутан, цай зооголтон, цай уутан гэж ингэ. Энэ бол одоо настай хүний урд тохоо өргөн зулгаж мэдлэнэ гэдэгтэй адилхан хүндэтгэж байгаа тэр гийчтэй. Ханиан хүндэтгээд дий ирсэн гийчтэй хүндэтгэх ийм ёсон байдаг. Толгой нүцгэн хүнд цай хийж өгч болохгүй, ирсэн зочин гийчэндээ хань ижилдээ толгой нүцгэн цай хийж өгч болохгүй, сэлдэн бүсгүй цай хийж өгч болохгүй, ханцуугаа хоош хамлж гисэн цай хийж өгч болохгүй. Тэр бол тэр ирсэн хүмүүсийг үл хүндэтгсэн бас нэг тийм юу байгаа, цээр байгаа гэж үздэг. Одоо залуучууд одоо үед бол цайныхаа цайгаа зөв чамж, цайгаа тавлаж чамдаг тийм юу байхгүй хүн айлгүй болцсон байлаа. Бидний үед бол одоо би үр хөвгтүүдтэй цайгаа сайхан тавлаж чамж ингэж хэрглэжээ. Энэ бол одоо бас өв соёлоо. Энэ өв соёлоо дээр яснаас уламжлагдаж ирсэн учраас энэ өв соёлоо битээ хаяараа миний хүүхдүүд ингэж хэрглэцгаа гэж загч хэлдэг. За Монголын ард түмэн минь ёс ямбур төр төмбөр уранхаа цайныхаа дээжийг уранхаан ард түмэн шиг ингэж сайхан өөрсдийнхээ үндэс угсаатныхаа цайг ингэж чанж сайхан ингэж хэрэглэсэн учраас дээр үед ахмадууд хүмүүс өндөр наслаж янз бүрийн өвчин зуулангүй эрүүл саруул сайхан байсан түүх байдгийн байна лээ. Цайныхаа дээжийг уул хангаа уссандаа уул хангаатаас өргөж алтаа дэтгэдээ өргөж аргадад залбирч хайрлж явтан араасам харж өмнөөсм өргөж явтан гэж залбирч мөрөгж цайныхаа дээжийг өргөж залуу хооч үедээ энэ халаагаа үлдээ залуу хооч үедээ нэнгэн зааж сургаж ингэж явах болтугай. Тэгээд та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Тэнгэртэй холбоотой
ястан өнгөстөн минь үцээ өргөн үлрэлт түүхэн эргэсээ өмч төрсөн хүүхдэн хөх толботой өргөн зүгийн тусын ивэлтэй Saya Mongol'un oğuzı За би одоо 1985 онд одоо зэрэгээ салгаж ирэл энэ дууд сумынхан клуб гэж байхад клубын эрхлэгчээр орж ажиллаад одоо өнөөдөр болчихсон ингээд соёлын төвд гөгжин багшийн ажил хийгээд одоо ингээд 32 3 жил ажиллаад тэтгэвртээ гараад одоо нэг 3 4 жил болж байна. Тэгээ энэ нутгийн манай уранкартм манай энэ гөгжимчд манай энэ дүүчд одоо бас нэлээд ахмад настай өрөө сайханчд манай нутагт байгаа. Зарим нь одоо тэгээд гадаа зарим нь аймгийн төвд ч байна. Тэгээд биелдэг дуулдаг тийм хүмүүс нэлээд байдаг. За саяны манай бид хэд үзүүлдэг 2 3 номер болохоор яг манай уранхаа үндэсний тийм хошин шог маягийн одоо тийм дуунууд байгаа. Ногор гинэ ногтын анир гарна нохоо уцаад байна ногоон дээлтэн гэвтэй шигэр гинэ шигширгийн анир гарна шигшээ уцаад байна шинхэн термин гэвтэй гэсэн тийм утгатай үгтэй тийм хошин шог талын дуунууд манай энэ уранхаа ард түмэнд бас нэлээд байдаг. Уулаар яаж давъя хоёр нутгийн эрх гэж манай уранхаа дуу тэр одоо гарцаа байхгүй одоо манай энэ дуутай яг уранхаа сумаас гарсан гарлын үйлстэй тийм дуу байдیں۔ Хоёр одоо охин залуу хоёр энэ хойно манай их улаан даваа гэж даваа байна. Тэргээр даваад зүүшлэг зусдаг уйлд наашин давж ирдэг. За тэгээ хоёр охин залуу хоёр одоо амьдралаа олох гээд давааны ирэхээр одоо зам хэцүү тэр үе чинь зам харгуй их хэцүү байсан гэж байна. Тэгээ одоо тэр даваа уул давааны ирэхээр одоо тэгээ хоёр тийш нь салаад сарнаад ингээ ухтан эргээд уулзгалтлаа. Тэрнээс болоод тийм үүдэлтэй уулаараа яаж давнамаа юм уулзаад яаж салнамаа юм гэсэн тийм утгатай. Хадаараа яаж давнамаа юм харгалдаад яаж салнамаа юм гэж. Алтан давааны онгооныш маань юм алаг дааган таргалныш маань юм. Хоёр нутаг өөртнөш маань юм юунаас хоо дааган таргалныш маань юм гэсэн тиймэрхүү утгатай тийм бас тий одоо нэг тийм хоёр хүний амьдралыг л одоо харуулсан тийм утгатай тийм дуу байгаа. Одоо бас соёлын тэргүүний ажилтан. Тэгээд манай одоо аймагт уранхаа уртын дууч цэвжав Мимаху гэдэг одоо зөндөн урлагийн авьяастай уранхаа үндэсний одоо тийм авьяаслаг тийм бас бүгд соёлын тэргүүний ажилтан тийм ардын тэргүүний авьяасны тийм цол хэрэгмтэй тийм хүмүүс бас одоо көдөгөрч байна, аймагтч л байна. За манай соёлын төвийн анх клуб нэртэйгээр 1961 онд 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд дарга номын санч гэсэн 300 ширхэг номтой даргатай ингээд
2 хүний бүрэлдэхүүн. Кино механикч, үйлчлэгч гэсэн 2 оронтой нэмэгдээд 4 оронтоотойгоор ингээд үйл ажиллагаагаа явуулдаг клубаараа явж хагаад Улаанбулан клуб нэртэй явж байсан. Тэгээд 90 оноос хойш соёлын төв болж 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Дээр нь одоо бүжгийн багш, номын санч, гаалч, үйлчлэгч гэсэн хөгжмийн багш гэсэн дарга гэсэн тийм 6 оронтоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо хэвийн үйл ажиллагааг ингээд энэ оронтойгоор үргэлжлээд соёлын төв нэртэйгээр ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сум бол одоо туул зуурын ордон, өв ариун сан баялаг энэ их үлгийн нутаг. Тэгээ одоо алдартан аюутууд манай сумаас төрсэн цолтой хүмүүс зөндөө байгаа. Тэгээд дурдах юм бол одоо манай төрийн сойрхолт гэж төрийн сойрхолт ардын туульч, гавьяат туульч шинээр одоо ингээд авир мэдгоо хөөхт Балдан дурж баатарж авсан одоо Монгол улсын гавьяат зүтгэлтэнгүүд одоо ингээд зөндөө үе үеийн олон гавьяат багш байна, доктор, профессор байна. Тэгээ ингээд дурдах юм бол манайх одоо туул зуурын болно одоо өв тээгч, цуур, туул, алтаа магтаалаар одоо гайхагдсан ийм сайхан нутаг байгаамаа. Тэгээд дээрээс нь бас 2 сайхан болор цомын төрүүлчихсэн ийм сайхан алтаа нутгийн ариун баялагтай ийм сайхан арт юм урянга зон болон энэ дуут нутагт ингэж амьдран сууд юм аа. Тэгээд нийт дуучуудаа энэ сайхан үлгийн нутгаас ингээд төрөн гарчихсан өөрийн гэсэн бэлэг аюултай хүмүүс зөндөө байдгаа. Тэгээд бас алдарт бийч яд сайхан өндөр настан бас ЮНЕСКОд бүртгэлтэй манад олон төрлийн одоо ариун сангууд одоо улбаалж одоо ингээд шав сургагч юм уу бит бус өв арай ингээд бахархалтайгаар сайхан ийм сайхан нутаг байгаа. Би одоо ингээд энэ соёлын төвд ажиллаад одоо 26 жил 7 сар ингээд энэ соёлын өргөнд аж төрж амьдарч нутаг устдаа ажиллаж байгаадаа бас их туйлих баяртай байд юм аа. Тэгээд ерөнхийдөө номын санчир их олон жил ажилласан. Тэгээд одоо даргын ажил аваад 13 дахь жилдээ ингээд үйл ажиллагаагаа явуулаад 5 хүний бүрэлдэхүүн доороо 5 хүнтэйгээр ингээд зургуулаа ингээд ажлаа соёл урлагийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлээд ажиллаад явж байна. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Meratorg, Черкизово компаниас дахиад гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айлөрөх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Яруу зүйл компани Best хачир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салат, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг, зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаабуудад стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 911 41 28. Нишин Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Oilio албан ёсны нэртэйгээр худалдаалагдж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин-димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжин. Тосны шингээлт багтаа шарсан, хуурсан болон бусад хоолнуудад илчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй, байгалийн амтыг хадгална. Утас 9442 9990 7676 5585. Нэвтрүүлгийн ивент төгчээр Шуудайн гол компани өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчин дээлтэй эко хэрэглээ.
нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаалan нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяр тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Берсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдохтос 9912 TG-2 88-3 5311. Нэвтрүүлгийн ивент төгч Triple M 100% далайн байцааны шаржигнуур чипс. Triple M далайн байцааны чипс нь 100% байгалийн гаралтай далайн байцаагаар хийгдсэн эрүүл мэндэд ээлтэй амин дэм эрдэс бодисоор баялаг хамгийн амттай. Нэвтрүүлгийн ивент төгч Сүнгэр компани уламжлалт борцтой борцогтой хийцтэй цай Монгол амт. Нэвтрүүлгийн ивент төгч Ариун фарм галгүйч буцлан тансаг амтыг богино хугацаанд. БЦ компани эрч хүч цагаан будаа. Манай компани нь үржил шинтэй хөрсөн тариалсан амт чанартай тэжээллэг дээд зэргийн цагаан будааг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийлүүлж импортлон савлаж байна. Цагаан будаа нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, даралт, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх ач тустай. Холбогдох дугаар 99 99 34 29. Нэвтрүүлгийн ивент төгч Шуудайн гол компани өвөг дээдсийн хоол цайны соёлыг 100 зам брэндтэй сэтгэлээ шингээж бүтээв. Нэвтрүүлгийн ивент төгч Үлзийд тал компани Бүхрийн борц уламжлалт Монгол зоог. Нэвтрүүлгийн ивент төгч ГГ Гоёл брэнд Монголын уламжлалт өв соёл зүү ороож ойсон арьсан ширэн бүс. Нарийн гар урлал, уруухан, чамин тансаг хийц, бат бөх чанараараа өвлөгдөн үлдэх үн цэнийг бид урлан ГГ Гоёл брэнд. Нэвтрүүлгийн ивент төгч Түнтгэр манту үндэсний үйлдвэрлэл Монгол амт танд хамгийн сайхан амтыг мэдрүүлнэ. Her şey
За надын Бадан оюун чимэг гэдэг. Би энэ нутгийн уулхөө одоо өндөр насныхаа тэтгэврт байдаг. 75 оноос хойш урлаг соёлын ажилд хайн өр хүүхдүүдтэйгээ адилхан сум орондоо ажиллаж амьдраад одоо өндөр насныхаа тэтгэврт гарсан. Багийн засаг дарга хийж байгаа өндөр насныхаа тэтгэврт гарсан. Олон ясны үлгийн манай нут дуут туул цуур хөөми цуур тэгээд одоо хар багаасаа нас урлагийн соёлоор яваад найз нөхдөйгээ одоо цөм тэтгэврт гарсан манай гişгэ дуучин биднес цөм хамтдаа явдаг. Тэгээ яг хуу 9 төрсөн нутагтаа өв уламжлалаа залгуулна. Үндэснийхээ хөгжмөөр урлагийн соёлын ажилд нь их зөвтгөлтэй оролцоод идэв хүрч байгаа би. Аав ээжийн хүртээд одоо хөгжим барьдаг хүн байхгүй манай өвөө тогшор хөгжмөх тоглодог байсан. Тэрний өөр удан байх гэж би боддیں۔ Тэгээ тэрнээсээ сурч хүмүүжсний үндсэн дээр энэ шанц шудраг хөгжим тоглон ганц шанцаач зогтохгүй бас юу тогшор тэг хар багаасаа 8 дугаар ангиас сонсголоороо сураад одоо өдөг хүртлийн хөгжмөө тоглоо явж байгаа. За энэ сумын дэвс төрөлсөн тэгээд энэ дууцмын уугал хүн байгаамаа бас би сaalч байжгаад сумын төвөр орж ирж энд ажил хийж ясна. Хийгээд одоо 30 хэдэн жил ажилласан энэ дууцманд. Тэгээд би энэ урлагийн юунд бол нэг яаж байгаагаас сүүл шийдэр нэг 2-3 жилд яг хуу дөөмө ганц нэг дуудуулж ингээд оролцож байгаа хүн байгаа. Ардын авьяасна. Манай гэрийн хүн бол урлагт явж ясан олон жил явж ясан. Тэгээд ардын авьяасна тийм хүн байсан. Тэгээд эсхий дүүрхтэн үзүүлж байна.